За та бүхэндээ 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мэнд хүргэе. Нэг хоногийн дараа шинэ он гарах гэж байна. За мөн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Тэгээд 26 онд хувьцаанд заавал хөрөнгө оруулаарай. Хөрөнгө оруулдаггүй юмаа гэхэд энэхүү зах зээлийг сонирхож үзээрэй гэж бас хичээнгүйлэн хүсэх байна. За ингээд товчхон мэдээгээ танилцуулъя. 12 дугаар сарын 24-нд Боломт банк хувьцаат компани маань Япон улсын хөрөнгийн зах зээлд Самура нэртэй бонд гаргасан байна. Нөхцөл нь гэвэл 3 жилийн хугацаатай 15 тэрбум йений үнийн дүн бүхий 185% тогтмол хүүтэй жилийн хүү гэж ойлгож байна. Ийм 150 ширхэг нэрлсэн үнэ нь 100 сая йений ийм үнэ бүхий бондыг 3 жилийн хугацаатай гаргасан байна. Голомт капитал маань өнгөрсөн 7 хоногийнхоо дотоодын зах зээлийн 7 хоногийнхоо той мэдээг хараахан гаргаагүй байна. За хэрвээ та бүхэн хүсвэл голомт капиталын вебсайтын GCC Academy тэгээд TOM гэсэн хэсгээс харах боломжтой. За маркет инфотер Монголын хөрөнгийн зах зээлийн топ 20 индекс 25 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 0.5%-аар өсөж 54179.17 жид хүрснээр тус индексийн хувьд бүх цаг үеийн дээд юм хэмжээндээ хүрлээ. Хэд гурван компани бас туузын тогтоол гарсан. Тэрийг бол энэ танилцуулаад явах уу та бүхэн биржийнхаа мэдээ хэсгээс хувьцаат компаниудын мэдээлэл хэсгээс бол харах боломжтой. 12 сарын 22-ноос 26-ны өдрүүдэд нийт 41.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 2 дахь зах зээлийн хувьцааны арилжаа явагдлаа. Хамгийн их төвтэй арилжаалагдсан топ 5 гэх юм бол нэгт нь Invescore 20.8 тэрбум, хоёрт нь QPay 3.7 тэрбум, гуравт нь Apo 2 тэрбум, дөрөвт нь Мандал даатгал 1.5 тэрбум, тавд нь Голомт банк 873 сая төгрөгийн тус арилжаа явагдаж арилжааны итгүүрээ тэргүүлсэн байна. Эхний дөрөв дээр бол Invescore, QPay, Apo, Мандал даатгал дээр бол багцын арилжаанууд явагдсан. Багцын арилжааны мэдээг та бүхэн компани сонгоод арилжаа хэсгийн багцын арилжааны түүх гэдгээс харах боломжтой. Тухайлбал QPay-ийн хувьд 12 дугаар сарын 24-ний өдөр 270 гэдэг ханш дээр 3.5 тэрбум төгрөгийн нийт 12 сая 965,592 ширхэг юм хувьцаа багцын арилжаагаар явагдсан байна. Эндээсээ огноогоо өөрчлөлт ингээ харах боломжтой байдаг шүү. Хамгийн өсөлт үзүүлсэн 5 үнэт цаас өсөлтийн дараалалаар нэгт нь Шивэ овоо 28%, хоёрт нь Хөвсгөл 17%, гуравт нь Монгол Базаалт 16%, дөрөвт нь Тээвэр Дархан 15%, тавт нь 22 дугаар бааз мөн 15%-ийн тус өсөлт үзүүлж өсөлтөөрөө топ 5-д орсон байна. Эсвэргээр хамгийн их бууралт үзүүлсэн 5 үнэт-цаас бууралтын дараалалаар Улаанбаатар хэвс 14%, Монголын цахилгаан холбоо 13%, Жинко Тур 12%, Монноос 11%, Адуун Чулуун 9%-аар тус буурсан үзүүлэлттэй байна. Хамтын хөрөнгө оруулалтын 2 сангийн хувьд үндэсний хувьчлалын сан 1%-аар буурч 92 төгрөгөөр хаагдсан бол Мандал эрэтийн өсөлтийн хувьд 18.6% өсөлт үзүүлж 1096 төгрөгөөр өмнөх 7 хоногт хаагдсан байна. Үндэсний хувьчлалын сан 9.5 сая төгрөг, Мандал эрэтийн өсөлтийн хувьд 484 сая төгрөгийн тус арилжаа явагдсан байна. Ингээд 25 оны хамгийн сүүлийн дугаар маань та бүхэнд хүрлээ. Энэ мэдээллүүд бол Монголын хөрөнгийн бирж, брокерийн компаниуд, маркетинг гэх мэт мэдээллийн сайтууд дээр хувьцаа хөрөнгийн зах зээлийн мэдээллийн сайтууд, мөн Монголын хөрөнгийн биржийн Facebook хуудас гэх мэт ийм сошиал хаягуудад бол нээлттэй байж байдаг. 7 хоног өдөр тутмаараа мэдээлэл нь байж байдаг. Та эндээс дэлгэрэнгүй харж болно. Эсвэл хураангуй байдлаар миний сувгийг дагаад нэг өдөрт 7 хоногт 5 минут гаргаад энэ мэдээллүүдийг авах боломжтой байдаг шүү. Тэгээд сувгийг минь дагаагүй бол та заавал дагаарай гэж хүсэх байна.